Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ 9-р ангийн математикийн хичээлийн шалгалт буюу зарим нэгэн тестийг бодож сонирхуулъя. Бодлого 1. Гурвалжны талын урт болох 3-ыг ол. А хувилбар 11 4 9, Б хувилбар 7 2 11, С хувилбар 10 12 4, Д хувилбар 6 8 1 гэсэн тестийг ажиллая. Гурвалжны хоёр талын нийлбэр нь үлдсэн нэг талынхаа урттаас ямагт их байна гэсэн зарчмыг мэдэж байхад хангалттай. За ингээд хэдүүлээ гурвалжныхаа чанарыг эргэн санацгаая. За түнэлт гурвалжингаа зуръя. Гурвалжныхаа гурван талыг үсгээрээ тэмдэглэе. А, Б, С. За манай гурвалжин А, Б, С гэсэн гурван талтай бол за чанараа бичвэл А дээр нэмэх нь Б нь С-гээс их, Б дээр нэмэх нь С нь А-гасаа их, А дээр нэмэх нь С нь Б-гээс их гэсэн гурван чанарыг биелүүлж байх юм бол манай гурвалжны гурван тал нь болно гэсэн. Тэр хувилбараас 14-ээс 4 гэсэн хувилбартай байна. За энийг бодохдоо хамгийн бага 2 утгын нийлбэрийг нэмээд үлдсэн нэг утгатайгаа харьцуулж үзнэ. 9 дээр нэмэх нь 4, 13 учраас 14-өөс бага учраас энэ гурвалжны гурван тал болохгүй. За 7 2 11, 7 2 гэдэг нь 11-ээс бага учраас 7 дээр 2-ыг нэмээд 9 нь 11-ээс бага учраас энэ мөн адилхан болохгүй. За С хувилбар 10 дээр 4-ыг нэмээд 14 нь 2-оос их байна. За энэ болж байна. 10 дээр 12-ыг нэмээд 4-өөс ямагт их учраас энэ болж байна. 12 дээр 4-ыг нэмэхээр 16 буюу 10-аас их болж байгаа учраас энэ бидний хариулт зөв байна. За харин Д хувилбарыг бүгдээрээ сонирхъя. 6 8 1 гэсэн хувилбартай байна. 6 дээр 1 нэмээд 7 буюу 8-аас бага учраас энэ гурвалжны гурван тал болохгүй. Инхээр манай хувилбарын бодлогын зөв хувилбар бол С байлаа. Дараагийн бодлого бол олон гишүүнтийн хялбарчлах гэсэн бодлого байна. За энэ бодлогыг хялбархан бодохдоо за x-тэй утгуудыг нэг аваад бодчихно. За эхнийх нь x-ээр халдаад задлаа. 5-ыг үржих нь x буюу 5x. За хоёрдугаар алт нь хасах 3-ыг үржих нь x буюу хасах 3x. За 5x-ээс 3x ихсаад 2x. За одоо дараа нь y-гээр халдаад задлана. 5-ыг үржих нь 7 буюу 35y. За хасах 3-ыг үржих нь хасах 2 буюу хасахын нэмэх нь 6y буюу 41y. За одоо сүүлийнх нь хариулт буюу одоо z-ээр задлана. 5-ыг хасах 6-аар үржлээд хасах 30z. За хасах 3-ыг хасах 3-аар үржлээд хасахын нэмэх нь 9z буюу хасах 30 дээр нэмэх нь s буюу хасах 21z. За манай хувилбар эцсийн хариулт маань 2x дээр нэмэх нь 41y хасах нь 21z буюу за бидний зөв хариулт бол D хувилбар байна. За дөрөвдүгээр бодлого. А цэг нь 6 4, Б цэг нь 2 1 гэсэн цэгүүд өгөгдөв. Цэгүүдийн хоорондох зайг ол. За А цэг нь 6 4, Б цэг нь 2 1 гэсэн хоёр цэгийн хоорондох зайг олгож байгаа. За хоорондох зайг олохдоо бид нар яадаг вүлээ? x1-ээс x2-ыг хасаад түүний квадрат дээр нэмэх нь y1-ээс y2-ыг хасаад түүний квадрат. За x1 y1 гэдэг бол бидний А цэгийн координат, x2 y2 гэдэг бол бидний Б цэгийн координат юм. За тэгэхээр x1 нь 6, y1 нь 4. Харин x2 нь 2, y2 нь 1. Энэ утгуудыг харгалзуулан орлуулчихвал 6-аас хасах нь 2-ын квадрат, нэмэх нь 4-ээс хасах нь 1-ийн квадрат. За 6-аас 2-ыг хасаад 4-ийн квадрат, нэмэх нь 3-ийн квадрат буюу 16 дээр 9-ийг нэмээд 25 буюу язгуураас 5 гараад А, Б цэгийн хоорондох зай бол 5 юм. За 5 дугаар бодлого. X квадратаас хасах нь 9-ийг
Дараагийн бодлого бол x квадратаас хасах нь 9-ийг хуваах нь x квадрат нэмэх нь 6x нэмэх нь 9 гэсэн бодрохайг хураа гэсэн бодлого байна. За x квадратаас хасах нь 9 гэдэг маань x-ээс хасах нь 3 x дээр нэмэх нь 3 гэж задарнаа. За харин x квадрат нэмэх нь 6x нэмэх нь 9 гэдэг маань x дээр нэмэх нь 3-ын квадрат буюу энэ нь нийлбэрүүдийн квадратын томьёо билээ. За одоо энийг хураачихна. X дээр нэмэх нь 3-ыг x дээр нэмэх нь 3 квадратын зэрэгтэй хураагаад x-ээс хасах нь 3-ыг хуваах нь x дээр нэмэх нь 3 гэсэн эцсийн хариу гарч байгаа учраас бидний хариулт C хариулт